Тэгэхээр юм байна л да. Өнөөдөр зөндөө олон хууль яриад зөндөө юм ярьж болно. Зарим нь ч одоо хамаагүй үйлжилт яриад очлоо. Тэр санаа зовоодгоо нөхрийг бол одоо шадар сайдар тавих хэрэгтэй. Сайдар тавьж чадахгүй байгаа үстэй нэг хэдийн юм чи. Тий. Тэгээ тэр нэмнэ өвс хадлан авна үз явж. Тэгээ шадар сайд хийх болдохгүй нэгсээ. Өргөдлөө бич мэдээ. Нэг сайд хийхэд энэ чийсэн яа тий. Хамаагүй улсууд хийгээд болоод байсан юм чинь. Тэгэхээр юм байна л да. Одоо сүүлийн 2 сонгуулиар би сонгон хайрхан дөрөг дээр дэвшижсэн. Тэгээд би тэнд ерөнхийдөө юу болж ясныг харж л байсан л да. Бүгд найрамдах намын дарга сонгуулиар нэг дэвшээ гараад ирэх юм бол ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм байна. Ямар ч хамаагүй үн цэнээр оюуныг омс бандаж таралдаж байгаа гаргацгаа гэж гаргаж ирсэн. Баяр гэдэг хүн. За дараа нь дахиад сая өнгөрсөн сонгуулиар дахиад арчсан нам элбэг дөржид гай болж магадгүй энэ жаргал сайхан чин зөрүүд ерөнхийлөгчийн сонгуульд үзэлцээд очино. Тийм учраас Эрдэнэ чимэггээд аналогийн аспирин зардаг эмэгтэйг тавьчихаа гэд гаргачихсан. Одоо зүгээр сонгуулийг ингээл хүслээрээ шийдэж штэ. Гоё. Тий. За тэгээд Монгол Ардын хувьсгалт намынхан хувилдаад нэг алтуу игтэйгээ хамаатай ахтуу болж авч байгаад ингээд бид нар та нарыг Ардын намыг чи алаад өгнө. Манайх танахтай ивсээ бүх насаараа ингээ хормын хийчихнэ. Салахгүй. Бидний тоглоом нэг тийм сүртэй философи айхтар шинж тухайн багхгүй шүү дээ. Зүгээр нэг 2 дурак хоорондоо сууж агаад гэртээ сууж агаад энийг ингэчи тэр идэгчи тэгээд болоо. Энд бид нар айгүй том юм ярин зөндөө мөрөөд нь үнийн хэрэг дээр амьдрал бол айгүй энгийн зүйл байхгүй да. Хингийн зүйлүүд. Тэгээд би 2 хэсэг дээр гар туулдах хийсэл дээ. Баян шон дээр тэгэхэд тэнд юу болж ийнө гэсэн 1500 саналаас жаргал сайхан 1200 дахиад нэг 1300 санал өгжээс хэсэг дээр 1200 үний санал жаргал сайхан авч штэ. Бусдын дээр нь бол 50 100 манай нөхдөө дотроос нь уцтаад авраараа яах байхаа энд ч ястаа аимшиг юм болоод байна гэдэг. Тэгээд нөгөө гар тулах хийнэ гэсэн чи хийлэгдгүй. Тэгсэн чи юу болсон бэ гэсэн чинь гончиг дөрж байгаа шүн үрийн 5 жингээр нэг хэдэн согтуу залуучууд арчсан намын дагуулчихсан. Та нар наадхаа гараар тоолох юм бол шоронд орно шүү гэд ингээ гашгараад явчихсан. Энэ факт. Бид нар ийм бүдүүлэг улс төр хийж байгаа байхгүй та. Аимшиг бүдүүлэг. Одоо бол 90 оноод бол бүгдээрээ цадсан муур шиг айтайхан костюмтай үсгэцгээ засцсан ногоон цагаанаар будаад айтайхан болчлоо шүү дээ. Одоо ганцхан улс төр л айтайхан болж таагүй манад. Хэрэлдээл худлаа ярина, дойлгоно, бялдуучлан, цусардна, дарга гарахаараа нэрээ мартчихна. Энэ амьдрал бол одоо иргэд бол тийм биш болсон байна. Би сая энэ аймагуд дээр яваад ирэхэд бүх аймагд бол Wi-Fi, интернет, 3G бүгдээрээ орчихсон. Бүх хэрэгэд яг болж байгаа мэдээллийг тухайн цаг үед нь хүлээж авч үздэг болчихжээ. Шинэ нэрэн үе, шинэ үеийнхэн гараад ирсэн байна. Улс төрчд нь хоцорсон. Нөгөө л иргэдээ тэнэг мангуу ярваа гэж ойлгосон хэвээрэл баг. Зарим нэгэн би гişүүдийг хэлмээр байгаа. Энэ арцсан намаас, жардын намаас одоо нэг жоохон мөнгө хөрөнгөтэй болсон зүгээр мөрөөрөө яваад хөрөнгө иддэг юм уу, асгадаг юм уу, ханд өргөдөг юм уу тэгээ яваачтэй. Тэгэл энд гутгаал, энэ дотор хэрүүлээгээл, энэ дотор байгаал байна. Ордон дотор нэг байгаль сүртэй юм байхгүй шүү дээ. Нэг жигэртэй харцаа лууж байгаа үз, нэг ганц сая төгрөг авч байгаа үз одоо тэгээд тэрний төлөө үхэх гэдэг. Их хурлын гишүүдийн дэтгэмж элдв ямиг бүр өшөө баг болох хэрэгтэй. Тэгэх юм бол энэ л үгүйж орж ирэхгүй. Энэ дотор нэг л их өвлийн өвгөө аав шуудаад мөнгө тарааж өгч байгаа юм шиг ойлгол ийшээ уралдаад. За дээр нь их хурлын гишүүн хүн сайдын албан тушаал гашгаа болчихсон бол мөнгө та албан тушаал авахаа болчихсон бол их хурл дэвшгүй олдгоо болчихно. Тэрийг бол айгүй амархан шийднэ. Нэр шүү. За тэгээд манай өнөөдөр төрд нэг аимшигын үзэгдэл болж байна л да. Энэ юу гэхээр ерөөсөө залуучуудын тулд нийтээр ажилгүйдэл газар авч байна. Мэргэжил байхгүй, боловсрал байхгүй, хулхны хэдэн дипломтой. Одоо яана залуу халаа харанхуй байна. Би сая энэ баруун аймагуд дээр яваад ирэхэд тэнд нэг л юм харлаа. Тэр чигээр ажилгүй. Засаг дарга нар нэг наадам хийсэн, найр хийсэн, нэг сайхан торгон дээл нэг том чулуу өвтлсөн нөхдүүд л тэргээр явж байна да. Өөр болж байгаа юм алга. За тэгээд бүх барилд нь бөөн булхаа, морь уралд нь бөөн луур.
тэрийгээ тэгээд уралдаан тэмцэн гэж нэрлэлчээ нөгөөдөл чинь. Тэгээ миний морь төрүүлсэн гэж худлаа яриад ингээд айгүй хэцүү, маш хэцүү. Тэгэхээр одоо энэ юмнаас салахын тулд энэ ардын нам гэдэг нэг урагшгүй хэдий юм байна. Ерөөсөө улс төрийн тэмцэл хийдэггүй. Эдгээр бүрийн хэрэг ажиллагаа шүү дээ. Ганц мөн гүн долоо хогийн шар нэг юм лооцон барьчаад ганцаараа тэмцэж болоод суугаалсан биз дээ. Ардын намын хичнээн хүн сууж байгаа. Бүгдээрээ сонгуулийн үйл хийснэ, сонгуулийг ил тод шудраг болно гэд лооцон барьж суултаа. Яагаад чадахгүй байгаа? Айгаад байна уу? Авилгал авчихсан. Юу нь болохгүй байгаа. Энэ бол тэгээд ардсан намаас айгаад байгаа өөрсдөө хулган заан шиг би эмчийг нь харах юм бол хулган заан шиг байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө хулганаас агаас угаад ингээл. Тойр зүгтаад бүр аимшиг. Тэ? Ардсан намын чинь энэ гадаа миний л мэдхэд Монгол ардын хувьсгалд намыг шүүмжилд оромжлол 10-20 жил болсон шүү дээ. Тэгээ үсттэй. Би ардын намыг цуглаан чагсаад хийчих нь харсангүй. Цуглаан хийж гисэн хэдийн оюутнуудад 3 төгрөг өгсөн. Нөгөөд нь гашуудлууд явж байгаа юм шиг идэм явж байгаа байхгүй. Энийг тойрол. Итгэл үнэмшилтэй байхгүй шүү дээ. Яаж болох юм бэ? Яаж болох юм? Тэгээ энэ юутай холбоотой нөхөр намууд энэ иргэдийг нийгэм улс төрийн боловсрол олгоогүй байна. Энэ 25 жил. Хамгийн буруу юм бол энэ байна. За зүгээр үжил суртлаар бүгдээрээ уралдаж бол гişүнчилсэн юм бэл. Бор халдсан тугалч байсан энэ манах шүү ч гэдэг ингээд хуваачихсан. Тэд нар нь тэгээ сохроор саналаа өгч явах юм гин. Одоо тэрэнд бол энэ залуучууд бол явахгүй юм бэл тэ тэргүй. Яг үннийг хэлэхэд бол. За дээр нь манад нэг аимшиг юм болж байна одоо. Тэр нь өгөхөр хүмүүс өөрсдөө голхоо болчих, ичгээ болчих. Бүр ингээ албан тушаал гэхээр өөрөө чадахгүй ч байсан чигээрээ явна. Тэ. Энээсээ одоо яаж энийг өөрчлөх вэ? Хүмүүс бас жоохон өөрөөсөө би энийг чадахгүй гэж ичдэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хуулиндаа бас асуу. Гой хууль хийж болно. Хэрэглэж байгаа ч гэсэн. А яаж хүмүүсийг ичдэг болгох уу? Яаж хүмүүсийг бас нэг зарчимтай, ёс суртахуунтай болгох уу гэдэг асуудал. Тэрийг одоо яах вэ гэдэг асуудал. Тэрийг шийдвэл хоёр арга бий л дээ. Сайн дураараа шийдэхгүй л хүчээр шийдэх асуудал байдаг юм билээ. Энэ ертөнцийн олсон хуулиур нь тэр л юм билээ ер нь харагдахад. Тийм учраас энэ сонгуулийн хуулийг ядаж энэ сонгуулийн хуулийг шудраг болгочих л та. Ил тод. Ард түмнээс үнээс нь яагаад байгаа. Ард түмэн хяналтаа тавих хэрэгтэй ш. Сонгуулийн хороо биш. Би сонгуулийн хорон дээр яваад очлоо л да. Сонгуул ингээ булхаатад луурдад байна гэсэн. Тэн цагдаагийн дарга бэлэгт. Жага чи айтайхан байгаарай гэсэн. Надад. Тэр генералаа сайхан гин. Тэ урд нь энд амар болд гэдэг нэг генерал бас орж ирчгээд бахан доромжлоод 7 сарын 1-ээр баг хамтан будчил даналцаад байсан. Дараа нь яалаа. Шорон орхоос гадна чацаг алдаад уйлаад насилкэн дээр яваа үсттэй. Ийм л генералуудтай сууж байна. Ийм л бид нэр хүмүүстэй байна. Тийм учраас хэр зэг нийгмийг бүрхэгдүүлнэ, харанхуй байлгана. Тэдний зэрэг бид өөрсдөө бүгдээрээ хохирлыг намснаа. Энэ төр барьж байгаа намч бай юу ч бай бүгдээрээ. Тийм учраас энэ сонгуулийн хуулийг ил тод болох хэрэгтэй. Ялангуяа ардын нам бол энэ булхаал уурыг инх хоёрын үеэс эхлээд найруулж хийжсэн. Би мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуулийг үүрийн 5 жингээр цагдаа оруулж агаад ажиглагч нарыг хөөж гаргаж байгаад инх хоёрыг гаргаж ирснийг би мэдэн шүү дээ. Би өөрөө нэр дэвшчихсэн хүний хувьд. Дараачийн сонгуул дахиад бүх их хурлын сонгуулиудыг улаанцган гүжрээр найруулж гаргаж ирсэн. Энэ ардын нам хувьсгалт намаас үүсэлтэй. За энэ ардсан нам айгүй сайн багшийнхаа сургаалыг хүлээгээд авсан. Нэг хар хайрцаг гэд нэртэй компьютер оруулж ирж байгаа л улаан цагаан зүгээр соль тавиал гадна талаас нь Wi-Fi, Bluetooth-ээр компьютерлогоо нэвтэрж ороод тэрийг гаргана энийг гаргахгүй. А бид нэр одоо Wi-Fi үйлчилдэггүй систем олж ирнэ тэгвэл. Бидний эрхийг зөрчиж дээ шүү дээ. Тэгээд энэ сонгуулийн хуулийн дээр анхааруул яасан бэ? Ардсан нам яг ураа лоозон бичих хөрөнгө мөнгө байхгүй бол бид нар бичээд өгч тэр их хурл дээр барьсан мэдөө. Тэрнээс л ихтэй та нар төр үрж байгаа юм чинь бид нар яг та нар дотор нь гэх юм бол бид гадна ч гэсэн та нар хөдлөхгүй бол бид нар юу ч хөдөлж идэв. Та нарын хөл гаруулаад ямар нэг пакри шиг оймс бэлий байгаа биш чинь. Тийм учраас та нар дотроос нь энэ сонгуулийн хуулийг ядаж шудраг болгоо. За үндсэн хууль тэр дими үндсэн хууль өөрчлөхгүй тэрийг мөрөөдөд хэрэггүй. Одоо тэгээ насаар энэ дотор хүн хөлтэй хэвдэх нь
тийм завхарсан юм гэж яаж үгүй. Галзуурсан биш. Бид нэр парламентын засаглалтай орон. Манай тогтолцоог бол би бол уг нь зөв гэж боддгийг. Ягаад тэр хоёр талдаа айхтар хүнд хоёр хөрстэй. Бидний үг дээдсийн хоёр хөрсөй чинь 300 жил даралцсан учраас бид нарыг үзий яддаг. Нэг хүнээр хаана залуу тавьчих юм бол за одоо тэгээ хамраас нь дэгээдээд аваа явчихна. Одоо тэгэл дуусна гэсэн үг. Тийм учраас энэ үндсэн хуулинд гар хүрхэ болох хэрэгтэй. Одоо бол сонгуул ойртож байна. За дээр нь энэ сонгуулаар нэг дутагдал байна. Энэ сурчлага хийх айгүй хэцүү. Ерөөсө 14 хоногийн дотор энэ Монгол улсын газар нутаг дээр улс төрийн намаас сурчлагаа хийгээд хүнээ таниулаад ингээд сонгуульд гарах юм гин яаж амжих юм? Өөрөөсөө төр барьж байгаа нөхдүүд болохоор төрийн мөнгөөр өдөр шингүй явж сурчлагаа хийж идэг. Бид нар болохоор өөрсдөө нэг жоохон ээжийнхээ хайрсан гамбирыг аваад явна. Тэгэл байхгүй шүү дээ. Тийм учраас энэ сонгуулийн бас хугацааг жоохон сунгаж өгмөр байна. Нэг сар. Энд чинь Америк нэгдсэн улс бүтэн жил сонгуулийн сурчлагаа хийж шүү дээ. Яагаад бид нэр 7 хоногийн дотор сурчлага хийнэ гэж ойлгоод байгаа. Энэ буруу байна. За дараачийн нэг хамгийн сүлд хэлэх юм би их олон хүн зовоогоод яах вэ? Энэ мэдээч хэрэг яриад байвал шудраг бус юм айгүй их байна. Их мэдгч нар ч их байна. Болохгүй байгаа юм айгүй их байна. Тэрийг өнөөдөр ярихгүй. Тэрийг бид олуулаа энэ төрийнхээ эрхийг авч иж ирнэ. Тэр хариуцлага мариуцлага чинь. Эрх биш нэг авах өдөр ирэх үлгүй. Тэр нэг хүнд хууль гаргаж ийн гэн тэг завхраад явах тэ хэвлээ. Тий? Хулгайч нь шоронд байх хэвээр, худалч нь гудамжинд явж явах хэвээр. Амьдрал бол тийм шүү дээ. Үнэхээр хэлмэгдсэн бол тэрийг бол бид нар шалгаад өршөөн, цагаатах нь. Тэрнээс хууль өөрчлөлт замаар энэ асуудалд тандаж болохгүй шүү дээ. Би ойлгож байна. Ардын намын нэлээд хэсэг нөхдүүд авилгалын газар тэнд мөрдөгдөд байцагдаад бадраад байж байгааг нь. За хувьсгалт намынхаа инх хоёр даргаад яаж авч гарах уу тэгээ сонгуулаар нөгөөдг муугийнхаа нэр нүр зургийг тухандаа тавьчаа дахиад гараад ирэндэ гэж бодоод тах шиг байна. Ерөөсөө энэ дээр л суурилж байгаа байхгүй. Энэ нэг айхтар тийм гүнзгий философи биш амьдралын. Тэгвэл ард түмэн биш дээ, улс орн биш дээ. Бид энэний төлөө амьдрах ёстой шүү дээ. Бид хүсэл мөрөөдлөө хүнд үлдээх ёстой. Хойж уу хүүхдүүдэд үлдээдэг. Тэрний төлөө бид нар амьдарч байгаа. Тэгээд нэг чухал юм бол энэ намуудын мөрийн хөтөлбөр. Энэ их тодорхойгүй явдаг манад. Харсныгаа өгнө хийн гэж бодлоо бичдэг. Ямар ч санхүүгийн тооцоо тайлан байхгүй. Зүгээр мөрөөдлөө бахан жигсааж бичгээд тэрийг намын мөрийн хөтөлбөр гээд явдаг. Тэрэнд нөгөө жинхэнэ худал хуурмаг юм тэр байхгүй. Ардсан намын хийчихчгүй Монгол хүн гэдэг мөрийн хөтөлбөрийг улаан цагаан бүгд найрамдах намын хөтөлбөрийг хуулж авчгаад бүгдээрээ нээлттэй өмс зураг авахулцгаа тэрийг өөртөө хийсэн мэд. Тэгээ нөгөөдхөө ойлгоогүй урдаас нь унших юмыг хойноос нь уншаад буруу хийж яваа. Тэгээ дээр нь хутгны хийхэрч яаж юм бүтгэв. Уг нь бүгд найрамдах намын мөрийн хөтөлбөр цорын ганц хөтөлбөр энэ улс орныг аврах. Бид бол тэнд эрдэмтэд сэтгэл зүрхээ ажилуулж хийж бүтээдэг зүйл. Тэрнээ сонгуулийн сурчлагын ажил биш. Тэгээ манай мөрийн хөтөлбөрийг яг тэр чигээр нь хуулсан байсан. За дээр нь энэ мөрийн хөтөлбөр айгүй чухал юм билээ. Мөрийн хөтөлбөрөөр дэндүү бэлнийг амладаг учраас иргэдэн төрөөсөө юу өсдгүү гэхээр зүгээр сууж юм авахыг л хүсдэг болсон. Нийгмийн амьдралд, улс орны бүтээн байгуулалтын амьдралд оролцъё гэсэн сэтгэл зүрхэхгүй болгосон юм билээ. Энэ төр барьж байгаа намууд. Энэ бол та нарын буруу. Тэгээ нийгмийн амьдралыг одоо хүртэл хуучин хоцрогдсон аргаар удирдах гэж байгаа. Тэр нь юу гэхээр үзэл сурталаар дамжуулж. Үзэл сурталаар одоо нийгмийн амьдралыг удирдахгүй. Одоо хуулиар, ашиг орлогоор тэгж улс орны амьдралыг авч явдаг 90-100-д амьдарч байна. Ардсан нам ч гэсэн үзэл сурталаар арчил чи таалагдсан ч таалагддаг арчлын төлөө өгөх гэдэг ийм урандор явж байгаа. Сонгуулийн хууль бол та нар өөрчлөхгүй юм шиг үлээ. Ядаж сонгуулийн хуулийн нээлттэй ил тод болгоод өгвөл та нарын гавья энэ удаагийн. Бид нар бол өөрчлөн. Намуудын ч хуультай. Намууд гишүүнгүй байх ёстой. Намууд хөрөнгөгүй байх ёстой. Сонгуулаар нэг гараанаас бүгдээрээ гарч хэн олонхын дэмжигчдийн саналыг авсан төрийг удирдах эрхээ авдаг байх ёстой. Төрийн албан агчид мэргэжлийн өндөр түвшний хувийн соёл сахилгад хариуцлага
ёс суртахуун, эх оронч ийм хүмүүсийг төрийн албыг удирдуулах ёстой. Тэрнээс намын нэр баригчдыг удирдуулж болохгүй. Энийг бид харж штэ 25 жил яаж завхарж байгааг. Нам танд өргөсөн л сайд болох ёстой. Тэр хүний хувийн ёс суртахуун ерөөсө боловсрол мэдлэг хамаагүй. Энээс болоод бид завхарж яваа. Тийм учраас одоо намын гишүүнчилгүй асуудлыг тавих юм бол ардын намынхан сонгуулиар ялагдчихна гэдэг тэрийг хийхгүй айгаад. За хувьсгалт намынхан хийх баг гишүүн байхгүй юм чинь. Тэ бүгд найрамдах намын хэдэн гишүүдтэй. Яг үнийг хэлэхэд бол за ардсан нам гишүүнчил нь бас хэцүүдээ тааруу яг цагаа тулах юм бол. Тийм учраас бид энэ асуудлыг энэ төр барьж байгаа намууд энэ нийгмийг эрс шинжлэх асуудлыг чадахгүй юм билээ. Зүгээр ядад та нараас үсэх юм сонгуулийн хуулийг нээлттэй шударга болгоод өгчих. Ил тод. Сонгогчдын эрх үүргийг хамгаалсан тийм болох. Тэрнээс сонгуулийн ерөнхий хороо гэдэг нэг ерөнхийлөгч, ерөнхий сайд их хурлын даргын шийдвэрээр сонгуулийн дүнг засаж гаргадаг тэр тоглоомоо ардсан нам, ардын нам хоёр одоо ингээд таягдаад хаях хэрэгтэй. За тэгээд хамгийн сүүлд идэхэд тэр хувьсгалт нам тэр өршин зан авдаг болох хэрэгтэй. Өршин зан авч улс төр хийх ажлаа болох хэрэгтэй. Намууд үзэл бодол, үзэл сурталаараа өрсөлдөг болохоос өршин зан авалтаараа өрсөлдөж болохгүй шүү дээ. Яг нэг ярихад 5 хувьсгалаа хийх хэрэгтэй шүү дээ. Тэр удвал гэд нэг авгаа 5 хувьсгалын шудраг ясыг тогтооно гэж гашгараад байсан байхгүй юу? Нөгөө эрүүл мэнд дээр очиж жоохон авилгалаа авцсан одоо тэгээд тэрийг идэхгээ хөвтсөн биз. Тийм учраас миний санал бол энэ сонгуулийн үйл явцыг шудраг нээлттэй ард түмэн болгоод өччих. Дараа нь нийгмийн гоё болох асуудлыг шинэ улс төрчид, улс төрийн хүчнүүд бид нар хийнэ. Бити санаа зов. Та нараас дутуугүй хийн. Харин та нарын алдааг засаад улам сайн болгоно. Бүх хүнд эргэдэгш үйлчилдэг үндсэн хуулиудтай эргэдэгш үйлчилдэг төртөө ийм улс орн болгоё гэж бодож байгаа. Тийм учраас бид нар та нараас ерөөс дутахгүй. Зүгээр л бид нар тийм боломж олгоод өгчих. Хэдүүлээ бас ээлжээр соёлтой энэ улс орноо удирдъя. За, хэрүүл сайхан даргад баярлалаа.